Энэхүү түүх маань нэгэн өсвөр насны хүүд шуургатай шөнө эцэг их хоёр нь гэртэн ганцаар гэн үлдээгээд явсан байхад тохиолдсон бодит явдлын талаар өгүүлэх болно. Намайг ахлахаа ангид суугч байсан тэр үед нэгэн шөнө эцэг их хоёр маань гадагш гарцгааж би гэртээ ганцаараа үлдсэн юм. Надад хийх ёстой маш олон гэрийн даалгаврууд байсан бол би бүхэл шөнийг унтлахныхаа өрөөний ширээний ард хичээлээ хийж өнгөрөв. Эцэг их хоёр маань оройн 6 цаг үед гэрээс гарцгааж харин би гэрийн даалгавраа хийж байх зураг чихвчцэн хүчмэн сонсож байлаа. Тэр шөнө гадаа нэлээд их шуургатай. Мөн ширээ маань цонхроо харсан байралтай байсан тул надад аянга болон ширүүн бороо гэд гаднах орчин тэр чигтээ харагдаж болохоор байв. Эцэг их хоёр маань шөнийн 11 цаг үед буцаж ирцгээсэн ба тэдний машин гадаа архийг харсан даруйдаа би чихвч авч тавив. Харин ээж маань гаднаас орж ирээд шууд л миний нэрийг чангагчин дуудхан сонсгоцсон юм. Энд юу гэж болоо вэ? Хэмээн тэр нэлээд уцаартай өнгөөр хашгирч байлаа. Биш нэлээд гайхаж доод давхар руу гүн очоод ээж маань үүдний өрөөнд нэлээд ууртай царай гарган зогсож байв. Тэгээд тэр шал руу заагаад "Энийг чи ингээ юу?" хэмээн чанга дуугар хэллээ. Би доош хараад үүдний өрөөний хевс нэлэмхүйтэй шавхартай готлын мөрөөр хучигдсан байгааг олж харсан. Хевс яагаад ийм болсон талаар надад мэдэх юм алга. Би бүхэн шөнийн турш ширээнээсээ олдлгүй хичээлээ суусан шүү дээ хэмээн түүнд хариуллаа. Түүний царинаас би уур уцаар нь гайхшрал болон солигдохыг. Тэгээд дараа нь айдас болон хуурахыг харсан юм. Бид нэгэн зэрэг ухаар. Биднээс өөр хин нэгэн байшинд орж ирсэн байлаа. Бид хөлийн мөрийг дагаж юу болсныг ойлгохыг оролдсон бөгөөд хөлийн мөрнүүд ихэвчлэн онгорхоо байдаг байсан хойд талын хаалганаас эхэлсэн байв. Тэгээд дараа нь бас нэг зүйлийг анзаарсан юм. Хөлийн мөрнүүд арын хаалганаас эхэлсэн ч буцаад гарсан мөр огт алга байлаа. Гинтл бид ямар нэг чанга юм болох мэд чимээ байшингаар нэг зуурдахыг дараа нь байшингийн урд хаалга нэг онгоогоод дахин маш хүчтэй савгтан хаагдгийг сонссон юм. Бид гаражны өрөөрөө гүйлдэж тэндээ өөрсдөө дүүжээд ээж маань уцаа гаргаж ирэн цагдаа руу залгав. "Гой хурдан ирээрээ манай байшинд хин нэгэн байна" хэмээн тэр орилсоор байлаа. Хэсэг хугацааны дараа эрэгтэй эмэгтэй хоёр цагдаатай эргүүлийн машин ирсэн юм. Нэг цагдаа нь бидэнтэй хамт гаражд үлдэж, нөгөөх нь байшингийн өрөө тус бүрөө явж шалгав. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж ирээд байшинд хинч байхгүй, мөн буцаж ороход аюулгүй болсон талаар бидэнд хэлсэн юм. Эцэст нь бидний санаа амарцгааж амьсгаа дарж байх зур харин тэр дээд давхрын зүүн талын онцлогны өрөө хэнийг вэ хэмээн асуув. Ээж маань миний зүг гайхшраа харахад миний хэмээн би түүнд хариуллаа. Цагдаа өөрийг нь дагаа биднийг байшинд буцаж орохыг хүссэн бөгөөд байшингаар явж байхад шавхартай хөлийн мөрнүүд арын хаалганаас эхэлж том өрөөнүүдээр дамжин үүдний өрөөг өнгөрөөд шатаар дээш гарч эцэг эхийн маань унтлахны өрөөнүүдээр ороод дараа нь яг өөдөөс нь харан барилсан байсан миний унтлахны өрөө рүү чиглэсэн байлаа. Хөлийн мөрнүүд миний өрөөний үүдэн дээрээ зогссон байсан юм. Цагдаа шүнжин онгорхоо байсан миний өрөөний хаалга руу заасан бөгөөд тэнд хар тэмдэглэгчээр инхүү сараатсан байхыг олж харсан юм. 8:47 би чамайг харж байна. 8:53 чи арын хаалга цойжлохоо мартчихаж. 8:59 чи нэлээд төвлөрсөн харагдаж байна. 9:24 эргээд хар. 9:47 над руу хар. 10:15 над руу хараач. 10:37 над руу хараач. 10:49 над руу хараач. 2 цагаас ч илүү хугацаанд яг миний ард өрөөний маань хаалган дээр хин нэг намайг хараад зогсож байсан болж тарав. Одоо хүртэл би тэр үед эргэж харсан бол надад юу тохиолдох байсан бол гэсэн бодол дотрыг минь харзаалгадаг юм.